381-р анги. Алтан нөмрөгт ертөнц бүтээгч. Чүфэний заасан газар юм байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг харагдав. Гэхдээ сайн харах юм бол энэ газар хоёр давхартай байсан юм. Одоо зөвхөн нэг давхар л харагдаж байгаа гэхээр дээр юм уу доор ахаад нэг заал байх ёстой. Энэ газар ингээд төгсгөл нь биш байсан юм. Үүнийг анзаарсан Зээлийн хурдангийнч нь газрын зураг дээр заасан хэсэгт ирээд сүнсний тойрог бүтээж эхэллээ. Дараа нь тэр зөөлнөөр нээгд гэж хэлэх үед сүнсний тойрог хурдсаар гэрэлтэн хаа сайгүй тусах үед чулуугаар хийсэн 7 өнгөт тавцан гарч ирэв. Чулуун тавцан гарч ирэх үед гэрэлч улам хурц болон заалны таазыг тэр чигт нь хожив. Хамгийн гайхмаар нь 7 өнгөнд хожигдсан тааз ховирч чулуунууд нь бүдгэрсээр алга болж Чүфэн Зээлийн хоёрын өмнө тэсөөр заал гарч ирсэн юм. Шинээр гарч ирсэн заалны бүтэц тэдний байгаа заалтай адилхан байсан ч гэлээ төв хэсэг нь үл ялэг өөр байлаа. Заалны голд ёр бусын тэмдгүүд хөвж байсан ба хачин энерги ялгаруулж байв. Яг л тэмдэг тус бүр дотроо хэдэн 10 мянган зүйлс агуулж байгаа мэт. Хамгийн чухал нь тэмдгүүдийн гадна 4 том алтан үг хөвж байлаа. 9 дахь зэрэглэлийн тулааны техник. 9 дахь зэрэглэлийн тулааны техник байна. Тэр том 4 үгийг харсан Зээлийн нүдэн сэргэн угсхийн харайж 9 дахь зэрэглэлийн техникийг далдалсан тэмдгүүдийн зүг гуйлээ. Хин охиныг те яасан хурдан юм? Түүнийг харсан Чүфэн хөмсгөө зангидв. Зээлийн тэгж хурдан хөдөлсөн нь түүнийг төрүүлж хөдлөөд 9 дахь зэрэглэлийн техникийн булаачхвэ гэдгээс айсан хэрэг. Зээлийн түнд бүрэн итгээгүй байв. Гэвч Зээлийн туяхан гар тэмдгүүдэд хөрвөө үгүй юу хачин энерги тархан ордны таазыг цөмлөн дээш гарлаа. Үүнтэй зэрэгцэн хэдэн алтан өнгөтэй сүнсний тойргоос бүтсэн гинж гарч ирэн Зээлинийг ороолоо. Тэр сүнсний тойргон гинж яг л усан могоон мэт Зээлиний биеийг орон базж байлаа. Новшигж. Яг энэ үед Зээлийн бүх хүчээ шавхан мултрах гэж оролдсон ч амжилт олсонгүй. Түүнийг хүчлэх тусам алтан гинж чангарч ясанд нь тултал базж байв. Би энэ хэдэн хэсэг болох гэж байгаа мэт өвдөлт мэдэрсэн Зээлийн царайн цайж тухаар нь хөлсдүүрлээ. Өвдөлтөөс болж түүнд орилохоос өөр хийж чадах зүйл байхгүй байлаа. Яагаад ийм зүйл болчих вэ? Энэ өрх байсан гэж юу? Гэхдээ би сүнсний хүчээ ажиглан шалгасан шүү дээ. Ямар ч сэжигтэй зүйл байгаагүй. Зээлинийг дээд давхарт тамлуулж байхад Чүфэний царайн маш ихээр ховирлаа. Тэр яаж Зээлинийг аврахаа мэдэхгүй байсан юм. Тэр гарч ирсэн сүнсний тойргийг Чүфэн өмнө нь огт харж байгаагүй. Яг энэ үед Зээлиний хажууханд салхи босон нэг дүрс гарч ирлээ. Түүний бие нэвт харагдаж байсан нь оюун ухаан гэдгийг маш тодор элтгэж байв. Гэхдээ тэр ертөнц бүтээгчийн нөмрөг өмсөж байсан ба нүрээ далдалсан байлаа. Чүфэнийг хамгийн их цочролд оруулсан зүйл нь тэр ертөнц бүтээгчийн нөмргөөс алтан туяа үгээр илэрхийлэхийн аргагүй сүр жавхлантайгаар цацарч байсан юм. Түүний алтан нөмрөг дээрх ёр бусын тэмдэг тус бүр хязгааргүй хүчийг элтгэх мэт харагдаж байв. Тэр хүн алтан нөмрөгт ертөнц бүтээгч байсан юм. Алтан нөмрөгт ертөнц бүтээгч үү? Чүфэний нүур ихээр ховирон гүн цочролд орж өөрийн эрэхгүй гүнзгий амьсгаа авлаа. 9 нутагт тэвд нийл ягаан нөмрөгтөө нэгч ертөнц бүтээгч байхгүй. Гэтэл яг одоо түүний өмнө алтан нөмрөгт ертөнц бүтээгч зогсож байна. Ийм байхад Чүфэн яаж ч цочрдохгүй байх вүлээ? Яг энэ үед алтан нөмрөгт ертөнц бүтээгч түүн рүү ширтэх үед харцсан бүргэдийн хурцсан нүд мэт Чүфэнийг нэвт харах шиг болов. Энд чинь алтан нөмрөгт ертөнц бүтээгчийн хүч гэж юу? Дэндүү аимшигтай юм. Миний дантяанд байгаа тэнгэрийн цахилгаанаас бусад бүх зүйлийг тэр нэвт харчихлаа. Чүфэн ахаад л гүн цочролд орж өөрийн эрэхгүй хүүтэн хөлсөнд сувлаа. Алтан нөмрөгт ертөнц бүтээгч ямар аимшигтай гэдгийг бүрэн утгаар нь ойлгосон юм.
Тэр ганц хараад л Чүфэний бүх зүйлийг мэдчихсэн. Чүфэнийг харсан алтан нөмрөгт ертөнц бүтээгч гайхсан царай гаргаснаа ингэж хэлв. Чи ийм жаахнаараа Асура ертөнцийн сүнстэй гэрээ хийчихсэн юм уу? Чиж энгийн нэгэн биш бололтой. Жаала, чи энэ охинтой ямар холбоотой юм? Наста, тэр бол миний найз гэж Чүфэн хүндэтгэлтэйгээр хариулав. Урдаа байгаа хүний өмнө зогсож байхдаа тэр хүндэтгэлгүй байж огтхон ч зүрхлэхгүй. Чүфэн түүний ямар их хүчтэйг төсөөлж барахгүйгээс гадна уурын хүрэгчихвэл хумхын тоос мэтэл замхрах биз. Ердөөл найзууд юм уу? Гэж алтан нөмрөгт ертөнц бүтээгч сэжгэлсэн аятай асуулаа. Үгүй, найзууд биш. Тэр бол миний хайртай хүн. Настан, түүнийг тавьж явуулаач гэж би гуйж байна. Гэж Чүфэн гуйлаа. Түүнийг тавих? Чи түүнийг аврахыг хүсэж байгаа мó? Гэж алтан нөмрөгт ертөнц бүтээгч сонирхон асуув. Тийм ээ, та түүнийг сулалчих юм бол би таны хүсснийг хий. Та намайг хүсснээрээ тамлаж болно. Зэлийн өвдөлтөө арайхийн тэсэж байгаа царайг харсан Чүфэн яагаад ч юм өөрөө өвдөж байгаа юм шиг л шаналсан юм. Нөгөө л нэг сохор хайр байх нэ. Тэр миний тулааны техникийг харсан даруйда чамайг юм чинээ бодоагүй чи мэдэж байгаа үсттэй. Ийм хувиа бодсон замтай охин чиний хайрыг хүртэх эрхтэй гэж юу? Гэж алтан нөмрөгт ертөнц бүтээгч түүнд Зэленийг хувиа бодсон эмэгтэй гэдгийг сануулan хэллээ. Настан, таны нүдэнд тэр хувиа бодсон үн цэнэгүй харагдаж байгаа бах. Гэхдээ миний нүдэнд бол тэр хариу нэхээгүй хайрыг минь хүртэх эрхтэй. Гэж Чүфэн чин сэтгэлээсээ хэлж байгаа мэт царай гаргалаа. Чүфэн үнэндээ Зэлинд хайргүй. Тэр үргэлж түүнээс болгоомжилж явдаг байж яаж ч түүнийг хайрлах вдэ. Гэсэн ч тэр Зэленийг гэмтэхийг хүсэхгүй байсан юм. Дээрээс нь энэ алтан нөмрөгт ертөнц бүтээгч тэр хоёрыг амьд явуулах шинжгүй байсан болохоор Чүфэний юу гэж ярих нь падаггүй. Ийм хүчрхэг хүний газар нутагт зөвшөөрөлгүй нэвтэрч уурын хүргэнэ гэдэг хідэн уучлалт гуйгаад өнгөрчих зүйл биш. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 382 дугаар анги. Амера бусдыг авар. Чүфэн Зэлийн хоёрыг шууд алахгүй байгааг Чүфэн хараад алтан нөмрөгт ертөнц бүтээгч тэр хоёрыг хараахан алах бодлого байгаа байх гэж бодов. Хэрвээ тэр үнэхээр тэр хоёрыг алах бодлого байвал тэдэнд амьдрах өчүүхэн ч гэсэн боломж байна гэсэн үг. Тэр өчүүхэн боломж нь Чүфэний Зэлийн зүрхийг булаах боломж. Өмнө нь Чүфэн юу ч хэлсэн Зэлийн итгэхгүй байсан. Тэр Чүфэний магтаал бүрийг цаасан малгай гэж боддог. Тэгвэл яг энэ өхөл амьдралын зааг дээр Зэлийн сэтгэл зүрх зөөлрсөн байгаа. Одоо л түүний сэтгэлийг булаах цаг. Тэдний амьд гарах эсэх нь тодорхойгүйгээс хойш Чүфэн бүх зүйлээ дэнчин тавьсан юм. Тэр алтан нөмрөгт ертөнц бүтээгч тэдэнд амьд гарах боломж өгнө гэж найдаж байлаа. Настан, түүнийг тамлалгүй сулалчих, оронд нь намайг тамл. Гэж Чүфэн цээжэд илдэн Зэлийн хэргийг өөрийгөөсөн аятай хэллээ. Сонирхолтой юм. Охин минь ийм мундаг залууг өөртөө дурлуулдаг чи овоо юм гэж. Гэт алтан нөмрөгт ертөнц бүтээгч Зэлийн рүү ширдснийхэн дараа Чүфэн рүү харан ингэж хэлв. Чи түүний өмнөөс хэргийг үүрч болохгүй. Гэхдээ түүнийг тэгж их авармаар байвал би чамд боломж өгье. Үгээ хэлж байхдаа тэр гараа даллан Чүфэн рүү заах үед яс янгинуулам хүйтэн агаар Чүфэнийг бүрхлээ. Тэр хүйтэн агаар тэсхийн аргагүй байсан ба хормын дотор тэр заалыг бүхэлд нь мөс болголоо. Чүфэн өөрийн профаунд энергиээр бие бүрхсэн ч хүйтэн агаар бие рүү шингэсээр байв. Яг энэ үед түүний арьс цантаж араас нь мөсөөр хужигдж байлаа. Дараа нь алтан нөмрөгт ертөнц бүтээгч хурууга гоцойлгон хөдөлгөх үед Чүфэний өмнө 2 метр өндөр зураг гарч ирэв. Наад зургаа сайн тогтоогоод ав гэж алтан нөмрөгт ертөнц бүтээгч хэллээ.
Үнэн дээр түүнийг хэлэхээс ч өмнө Чүфэн аль хэдийн тэр зургийг тогтоож байсан юм. Гэвч алтан нөмрөгт ертөнц бүтээгч өгүүлбэрээ хэлж дууссан даруйда гараа даллаж өнөөх зургийг олон хэсэг болгон заалаар нэг тарааж орхив. Цагийн дотор энэ зургийг эвлүүлж чадах юм бол түүнийг аварч чадна. Чадахгүй бол тэр миний сүнсний тойрогт хэдэн хэсэг болж тастуулна. Чиний хайртай охиноос чинь бүтэн цогцос ч үлдэхгүй гэж алтан нөмрөгт ертөнц бүтээгч санууллаа. Түүний үгийг сонссон Чүфэнч эргэлзэлгүй угсхийн хараагаад Profound энерги тарааж тарсан зургийн хэлтэрхиинүүдийг цуглуулахыг оролдов. Харамсал тань түүний хүч зургийн хэлтэрхиинүүдийг цуглуулахад хүрэлцэхгүй байсан юм. Хамгийн гайхмаар нь тэр заалан дотор ямар ч тулааны техник хийх боломжгүй болсон байв. Түүний хөлн хүндэрч алхаа бүрэн их чармаалт шаардаж байлаа. Дээрээс нь яс янгинуулам хүйтэн уур амьсгал түүний биеийг зүгээр шивж байгаа мэт өвдгөж байв. Хорон бүрт Чүфэн бие нь хөшиж байгааг мэдэрч байсан юм. Та миний хүчийг хоригдчихсан байна шүү дээ. Ийм байдалтай би яаж цагийн дотор зургийг эвлүүлэх юм? Гэж Чүфэн уурлан хэллээ. Алтан нөмрөгт ертөнц бүтээгч түүнд бэлэгдэшгүй даалгавар өгсөн байв. Тэр бол чиний л асуудал гэж алтан нөмрөгт ертөнц бүтээгч хөгжилтөө нэвтрүүлэг үзэж байгаа аятай чангаар инээгээд ингэж хэлв. Өө нэрэ цагийн дотор зургаа эвлүүлж чадахгүй бол би чамайг алахгүй. Гэхдээ иймхэн тулааны төвшөнтэй байж энэ хүйтэн агаарт нэг цаг тэсэж чадахгүй. Тэгэхээр чи ч бас цагийн дотор үхнэ гэсэн үг. Мэдээж үхмээргүй байвал хүссэн үедээ явж болно. Хаалга тэнд байна. Гэхдээ чамайг явах юм бол тэр гарцаагүй үхнэ. Амиа дэнчин тавин түүнийг аврах уу, хамтдаа өөхөх үү гэдэг чинь чиний чадвараас л хамаарна. Алтан нөмрөгт ертөнц бүтээгч гэнэт чангаар инээлээ. Түүнийг инээх үед ордон доргиж номрох шиг болов. Чангаар инээснийхэн дараа алтан нөмрөгт ертөнц бүтээгч алга болж зээдийнч өвдөлтөндөө хажгарч эхэллээ. Чүфэн толгоогоо өндийлгэн хараад зээлийн ороосон байсан гинж агшиж эхэлснийг анзаарав. Гинжний агшилт маш удаан байсан ч гэлээ зээлийн маш ихээр зовоож байсан юм. Энэ маягаараа тэр махан татаж болохоор байв. Новшигч цагийн дотор эвлүүлчихье л дээ. Гэд Чүфэн эргэлзэлгүй тэнгэрийн цахилгаанаа эдвэгчүүлэн Profound-ийн 5 дугаар төвшөнд орчихов. Түүний хүч нэмэгдэх үед Чүфэний алхаж ядаж байсан хөл гүйх чадалтай болсон юм. Тэгэд Чүфэн зургийн хэлтэрхиинүүдийг цуглуулах гэж мөсөн зааланд хамаг чадлаараа нааш цааш гүйж эхлэв. Гэвч мөсөн зааланд удах тусам хүйтэн агаар нягтаршиж Чүфэний биед ахин нэвтэрч эхэллээ. Энэ үед Чүфэний хөдөлгөөнч удаашрахын зэрэгцээ арьс нь үхчиж эхэлсэн байв. Чүфэн өөрийнх нь төлөө хичээж байгааг харсан зээлийнч шүдээ 100 өвдөлтөө тэсэн нэг ч чимээ гаргасангүй. Чүфэний ой тогтоолт маш сайн учраас тэр зургийн хэлтэрхий бүрийг зөв байранд нь хийж байлаа. Гэвч цаг өнгөрхийн хэрээр Чүфэний бие нь тэсхэ байж эхлэв. Алхаж байхдаа тэр хэдэн удаа бүдрэн унахын зэрэгцээ чичирч эхэлсэн юм. Чүфэн намайг орхиод яв. Үгүй бол хоёулаа үхэх нь. Яг энэ үед зээлэнч тэсэлгүй түүнийг яв гэж хашгирлаа. Чимээгүй ээ. Би яаж чамайг орхих юм? Гэж Чүфэн инээмсэглэн хэлээд газраас арай хэм босоод зургийн хэлтэрхиинүүдийг үргэлжлүүлэн түүхээр оролдов. Чүфэнд сэтгэлийн тэнхээ байсан ч биеийн тэнхээ үлдээгүй байлаа. Хүйтэн агаар ясанд нь хөрч бие нь бүхэлдээ төмөр мэт хатуурч хөссөн байв. Түүний оюун ухаан балартан газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан юм. Чүфэн чи хөдөлгөө болон газар хэвтэх Чүфэнийг босох гэж байдгаараа хичээж байгааг харсан зээлийн өөрийнхөө өвдөлтийг ч мартлаа. Түүний зүрх сэтгэл нь махан биеэс нь илүү өвдөж байсан юм. Тэр Чүфэнийг жинхнээсээ ингээд түүний төлөө амиа золино гэж бодож ч байгаагүй.
Өөртөө нь ямар ч хамааралгүй хүн өөрийнх нь төлөө амиа золин тэмцэж байгааг харсан Зейлийн сэтгэл хөдлөхгүй байж чадахгүй байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.